бид дахин төрөх ёстой. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүмүн. Амьд оршигч Бурхан бидний өмнөөс бүх л асуудлын минь шийдвэрлэхийн тулд энэ дэлхий дээр ирсэн Бурхны хүү. Тэрээр Бурхны мөн чанар, Бурхны дүр төрх гэж Библи хэлдэг. Тиймээс Христийн дотор л хэрэгжих боломжтой зүйл бол даруй байдал хийгээд мөн Христийн дотор үйлчлэх явдал нь Христийн хүний амьдрах замаа гэж Библи хэлдэг. Тиймээс даруусал болон энэхүү үйлчлэлийн нууц нь Иесус Христийн дотор байгаа учраас бид Христийн хүн болох үед Иесус Христийн дотор амьдралын аян болон тэр явах замыг минь чиглүүлэх замын тэмдгүүдийг харах болно. Өнөөдрийн өнөөдрийн номлын сэдэв болох даруй байдал болон үйлчлэлийг нууцыг мэддэг хүмүүс Үлс намын 1:8 дээрх гардагчлан дэлхийн хязгаар хүртэл гэрчлэгч болж чадна. Харин энэ цаг үед дарууслыг ч мэдэхгүй үйлчлэлийн хандлага байр суурьгүй хүмүүс үргэлж минийх гэсэн сэтгэлээр зөвхөн өөрийнхөө юмыг л өөртөөхөө эргэн тойронд цуглуулахыг хүсснээсээ олон хүмүүсийг авралаас холдуулах чуулганыг завхралд хүргэдэг энэхүү цаг үеийн донд бид амьдарч байна. Тиймээс орчин цагийн хүмүүс чуулганд хандан шүүмжилж байна. Яагаад тэр Есүсийн үед бий болж байсан гайхамшгууд энэ цаг үеийн чуулганд бий болохгүй байгаа юм бэ гэж. Дарууслын байр суурьтай, дарууслын хандлагатай хүн л гайхамшгийг бий болгодог. Христийн нууцыг мэддэг Бурхны хүмүүс бол зөвхөн даруй байдалтай л байхад ямар нэгэн гайхамшиг үйлдэхээс илүү агуу хүч чадлыг дотроосоо гаргаж чаддаг байгаа. Христэд итгэдэг хүмүүс үйлчлэлийн зам юу вэ гэдгийг мэдгүй. Би хамгийн адагт нь жигсаалын хамгийн сүүлд нь суунаа гэсэн тийм хандлагатай амьдрахад л гайхамшигуд амьдралаас нь гарах болно. Тиймээс Христийн дотор амьдрагчдын хувьд даруй байдал болон үйлчлэл нь зүгээр аяндаа амьдралаас нь урсан гардаг. Бид ямар хүнтэй уулзсан байлаач даруй байдалтай байж үйлчилж чаддаг тэр байр суурь хандлага гэж юу юм бэ? Бурхны хүү Бурхны цорын ганц хүү Есүс Христ миний төлөө загалмай дээр нас барж миний өнгөрсөн одоо ирээдүйн бүхий л хараал үхлийн эрх мэдэл, тамийн эрх мэдлийг асуудлыг нураан шийдвэрлсэн юм. Тиймээс гайхамшигын дундах гайхамшиг бол миний өмнөөс Бурхны хүү
бүгдийг нь дуусгасан гэдэгт итгэж хүлээж аваад даруй байдал болон үйлчлэлийнхээ байр суурин дотор хандлага дотор байгаа хүнийг гайхамшигын хүн гэж нэрлэнэ. Эдгээр хүмүүс ямар нэгэн тийм хүний хүчээр хийгддэггүй зүйлсийг харуулах гэж оролдох шаардлагагүй. Бидний амьдралд гайхамшигт үйл явдал болохоос илүү агуу зүйл нь Бурхны хүүхэд болсон байр суурь эрх мэдлийнхээ дотор яг тэр эрх мэдэл байр сууриа эдлэж амьдрах нь өөрөө гайхамшиг юм. Магадгүй олон гайхамшгүүдийг үйлдэх, тэмдгүүдийг бий болгодог гэж байгаа агуу хүмүүсийг харах юм бол тэд өөрсдийнх нь амьдрал зовлонгоор дүүрэн, сэтгэл нь шаналлаар дүүрэн байдалтай байгааг бид олныг хардаг. Жишээ нь чадaltaй, чадвартай гэж нэрлэгддэг удхан бөө хүмүүсийн хувийн амьдралыг харах юм бол тэр сүнснээсээ болж хэр их зовлонтой бүр ингэж шаналан амьдарч байгааг та нар мэднэ шүү дээ. Эсвэл асар том хэмжээний чуулган байгуулсан пасторуудтай уулзах юм бол бүгд тийм ганихрал, гуниг дунд хүлэгдсэн байдалтай ганцаардал донд байгаа. Тэд юунд итгэдэггүй вэ? Бурхны хүү Есүс Христ бүхий л асуудлыг шийдвэрлэн амьд оршигч Бурханаар оршин байна гэдэгт итгэдэггүй учраас юм. Тиймээс хуурамч шүтээн мэд тэр итгэлийг бий болгочоод тэгээд тэрнийг торон дотроо тийм хаан тусынхаа өөрийн хаан нь мэд аашлан амьдарч байгааж байна. Тэгээд бидний мэддэгчлэн Солонгосын алдартай цуглаан нэг байгуулсан хүн Пакистан гэдэг өвчин тусаад тархиндаа цус харваад үхгийнхээ өмнө итгэлээ үгүйсгсэн үгсийг хэлээд нас орсон байгаа. Тэгээд бас энэ Солонгосын элит хүмүүс цуглардаг баг сүнслэг тийм чадвартай гэж байгаа том цуглааны пастор ч гэсэндээ амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хавдрынхаа өвчнөд зовж шаналж байгаад итгэлийнхээ амьдрал харамсан байдалтайгаар амьдралаа дуусгасан байгаа. Тэгээд юу гэж хэлж байгаа вэ гэвэл тэд тэр чуулганаа хүүдээ өгөхгүйд тэгээд үйлчилж байсан пасторыг үйлчлэлээ өгөөч гэсэн чинь нөгөө пастор нь өгөхгүйгээд тэгээд ийм чуулганыхаа ийм хэрүүл маргааны дунд байж хагаад хамгийн сүүлд хүүдээ хөлсөн байгаа гэрээсэл нь чи пасторл болж болохгүй шүү гэсэн гэрээсэл үлдээгээд нас барсан байгаа. Чадaltaй гэж хэлэгдэг байгаа онгодтой гэж хэлэгдэг байгаа бөө хүмүүс, судан хүмүүстэй уулзах юм бол тэд бусдын ирээдүйг мэргэлдэх хэрнээ өөртөө тэр сүнсэндээ эзнээсээ болж
нойр хоол, биеийн эрүүл мэндийн байдал янз бүрийн байдлаараа зов чаналсан байдалтайгаар айдас эрүүстийнх нь ирээдүйд тодорхойгүйгээр айдас донд амьдарч байгаа. Энэ дэлхий дээр ямар нэгэн чадвартай учраас тэр чадвараасаа болоод хүмүүст үйлчилж амьдарч байгаа гэж хэлэгдэх хүмүүс яг үнэндээ ямар ч даруй байдал үйлчлэлийн байр суурьгүй байдаг. Тиймээс Бурхан тэдгээр хүмүүст Бурханы ажлыг хариуцалдаггүй хийгээд Христийн дотор хэрэгжүүлдэг. Христийн дотор итгэлийг авсан байгаа. Та бүхэнд Бурханы хаанчлал болон зөвхт байдлыг Есүс Христ хариуцуулан байна. Энэ цаг үед Есүс бол Христ гэдэг энэ нууцыг мэдэхгүй улмаас бөө мөргөл адилхан чуулганы пасторууд ч адилхан нэг тийм мэрэг төлөвчийн үүрэг гүйцэтгэсэн байдалтайгаар амьдарч явж байгаа учраас энэ дэлхийн тэрхүү итгэлийн ар суурь нь эцэст нь там болж хувирдаг. Хүмүүс энэ дэлхий дээр ингээд хүсэл шунлынхаа дагуу олон зүйлсүүдийг хийж тэлчлэн зүтгэж байсан ч Христийн нэр дотор тэд устгагдах өдөр ирэх болно. Бүү санаа зов. Чиний амьдралын бүхэл асуудал аль хэдийн шийдвэрлэгдсэн. Ганц энэ итгэлэл бидэнд байхад бид амьд амьдарч байгаад мөн амьдрахаар явна. Хүн даруусах тусмаа илүү үзэсгэлэнтэй сайхан болдог. Бид хичнээн олон хүнд үйлчилсэн байсан ч биднийг ялах хүн гэж үгүй. Учир нь бүгд гүйцэлдлээ гэсэн Бурханы зүйлийг өөрийн болгосон учраас. Бурханы зүйлийг хүлээн авсан хүмүүс хинний өмнө байлаач даруусаж чаддаг, үйлчилж чаддаг. Тэр Бурхан хэн бэ? Эзэн бол Христ, амьд оршигч Бурханы хүн. Амьд оршигч Бурханы хүн. Миний төлөө миний амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлсэн байгаа амьд оршигч Бурхан. Тэр эзэн биднээс юу хүссэн бэ? Хуучин хүнээ тайлан хай. Минийх гэлгүй. Цаг үргэлжид даруусал болон үйлчлэлийн хандлага дотор байх тун. Тэгвэл бид үхлийн болон нүглийн хуулиас чөлөөлөгдөх болно. Есүс Христ гэдэг мөнхийн амийг хүлээж авсан учраас чамайг дийлэх нэгэн үгүй. Тиймээс үргэлж Бурханы өмнө даруй байж, хүний өмнө ч даруй байж, Бурханы өмнө үйлчилдэг нэгэн, Бурханы өмнө хүн бүрт үйлчилдэг загалмайн замаар яв хэмээн тэрээр биднээс хүссэн юм. Яагаад вэ? Бид хүн бүрт авралын мэдээг дамжуулах гэрчлэгч нар учраас. Бид газрын хязгаар хүртэл Есүс Христ гэдэг энэхүү нэрийг дамжуулах ёстой дуудлагыг хүлээн авсан хүмүүс учраас. Тиймээс бид энэхүү дуудлагаа гүйцэлдүүлэх тэр өдрийг хүртэл
үргэлж дор тэр байр суурин дотор олныг зөвхт байдалд авчирдаг. Энэ цаг үедээ сайн мэдээг дамжуулах гол дүр Бурхны хүмүүс юм. Та бүхэн Христийн доторх гэдэг үг нь Эхлэл 3:17 амлагдсан байгаа. Месиа Есүс Христийн нэрээр өөрийнхөө хуучин хүний бодол санааг үгүйсгэн нураах юм бол даруй байдал хийгээд үйлчлэлийн хандлага нь миний дотор суйрлагдах болно. Бид энэ цаг үеийн итгэл сайн мэдээгээр эхлэхгүйгээр гим нүглийнхээ үндсүрэн дотор эхлэж байгаа учраас чуулганд явж байгаа хэрнээ сүнс сэтгэл биеийн өвчлөлтэй бий олон хүмүүс байна. Хүндэрлэгтэн Бурханаас холдож гим нүглийн нөлөөлөл дотор сатааны эрхэнд ороод хожим үхэх тамийнхаа байр суурин дотор амьдарсаар байгаад үхэл рүү явах нь хүний энэ амьдралын ерөнхий урсгал. Харин хүний дотор Бурханаас холдсон байгаа гим нүгэл байгаа учраас тэр гим нүгэл хүний дотроос ярьдаг. Чи үхэхгүй, чи бүгдийг өөрийнхийгөө л болгочих. Нүдэнд чинь харагдаж байгаа бүхэн чинийх. Тиймээс чи бүгдийг өөрийнхийгөө болго зүгээр амьдарч байгаа дуусаж болохгүй. Юу хүний өмнө даруй маруу амьдрах, өөрийнхөө юмыг өөртөө юмаа цуглуулаач. Чи бусдад үйлчлэх юм бол өөрийнхөө юмнуудыг алдын шүү гэд. Чи үхэхгүй. Миний зүйл болох юм бол тэг бүгдийн чи өөрийнхийгөө болгочих юм бол чи илүү жаргалтай болно гэд. Бидний дотроос сонсогддог дуу хоолой үргэлж өөртөө цуглуул гэдэг. Тэгээд хүмүүс үл өөхөх мэд амьдарч байгаа учраас үргэлж нэг миний юм болгон дээр минийх гэсэн тамга дарахаар оролдож байна. За Эхлэл намын 3-4-5 дугаар эшлэлээр харж байна. Сатан эмгтээд ирээд тэг чи өөхөхгүй гэж хэлчихэд түүний дараагаар Эхлэл 3:5 дээр энэ тэрнийг чи аваад түүнийг авчих юм бол өөрийнхөө болгочих юм бол нүд чинь нээгднэ гэсэн. Тэгээ бид ч гэсэн одоо ялгаагүй тэр газарч минийх, тэр барилгач минийх. Тэгээ бүгд өөрийнх нь юм шиг одоо хардаг байгаа. За тэгээд хүн өөрийн гэсэн зүйл нь ихсэхвэл өөрийгөө бурхан шиг бодож эхэлнэ. Тэгээ өөрийн зүйл ихтэй хүмүүс хууль дүрмэн дотор зов зүдэрдэг. Үргэлж шийтгэж, шүүмжилж. Тэгээ минийх гэдэг дотроо хазайн ороод Бурханыхыг харах боломжгүй болдог. Эхлэл 3:6 дээр сатанаас ирсэн байгаа тэдгээр үгсийг сонсоод эцэст нь хүн төрлөختөн Бурханы хоригдсан байгаа сайн мөг мэдүүлэгч модны жимснээс аваад ицсэн. Тэгээ төрөлхийн гим нүглийн улмаас хүний дотор оршин байгаа тэр гим нүгэл үргэлж бидний дотроос ярьдаг байгаа. Аваад өөрийнхөө болгох гэд. Тэгээд яг л Эва Адам хоёр шиг гэр бүл тэр чигээрээ бөөнөрөө авч идчихгээд тэгээд энэ минийх үгүй энэ минийх гэсэн хандлага дотор гэр оронд нь халуун дулаан биш хүйтэн зэврүү уур амьсгал ноёрхож байна.
Тиймээс Бурхан Эхлэл 3:15 дугаар ишлэлдээр амласан амлалтын үгээр дамжуулан Эхлэл 3:4-5-6 дээр чиний дотроос ярьсан байгаа сатаны ажлыг нураа хэмээсэн билээ. Тиймээс 1-р Иохан номын 3:8 дээрээс харвал Бурхны хүү Есүс Христ сат дьяволын ажлыг устгахаар энэ дэлхий дээр ирсэн гэсэн. Эхлэл 3:6 дээр анх гарсан байгаа тэрхүү диавол сатаны ажлыг устгахын тулд Бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр үзэгдсэн юм. 1-р Иохан 3:8. Лук номын 9:23-24 дээрээс харвал Есүс өөрөө айлдахдаа намайг дагахыг хүсвэл тэгээ өөрийнхийгөө аваад намайг даах боломжгүй гэлж байгаа. Бүх зүйлээ орхиод гэж. Энэ минийх гэх юм бол намайг бүү даг. Өөрөөрөө амьдрияг бол намайг бүү даг. Өөрөөрөө амьдралгүй Есүс Христээр амьдрий гэж шийдвэр гаргасан энэ хүн л намайг даган ирж болно. Тухайн үед ч гэсэндээ бүгд өөрөөрөө амьдрахыг хүсэж байгаа хүмүүс бүгдээрээ Есүсийг дагаад тэгээ дараад нь Есүсийг зараад тэгээ өөртөө юм цуглуулж байгаа шүү дээ. Тийм байдалтай явах юм бол чуулганы эцэс нь үнэхээр аимшигтай тийм хамт олон болж хувирах болно. Тиймээс энэ минийх гэж хандлага доторх амьдрах чинь намайг дагалгүйгээр харин үнэхээр өөрийгөө үгүйсгээд Есүс намайг дагах юм бол гэд 24-р эшлэл дээр үргэлжлүүлэн хэлэхдээ Лук 9:24 Христийн төлөө өөрийнхөө амийг алдах юм бол түүнийг эргүүлэн олох болно гэж. Бидний сүнс өөрчлөгдөж байж бид авралыг хүлээн авдаг. Үнэхээр өөрчлөгдөн хэмээн хүсэж байна. Би бүү ингэ. Тэгээ хувь тавилан зайлаа гэлээ. Тэгээ холуур өнгөрөх гэж бүү хэл. Есүс Христийн дотор зүгээр шинэ амийг хүлээгээд авах тун. Өөрөөсөө өөртөө мэдэхгүй сатаны үгийг л ярьдаг байвал үнэхээр том асуудал үүснэ. Энэ дэлхийгээс ирдэг амжилт нь хүнд өөрийнхийгөө ярихаас өөр юу зүйл өгдөггүй. Бурхны өмнө даруй байдалч байхгүй. Өөрөө ч даруй байдалтай биш. Тийм нэгэн болж хувирна. Тийм нэгний талаар Эхлэл номын 6-гийн 4-дөр хэлэхдээ өөртөө төвтэй амьдраад Нефилим мэд бүх амьдралаа дуусгана гэж хэлсэн байдаг. Эхлэл 6-гийн 4 газарт Нефилим байсан цаг үе. Энэ дэлхийн бурхан өөрөөрөө амьдрахад хүргэдэг Нефилим. Тиймээс энэ хүн Нефилимийн улмаас өөрөөрөө амьдрдаг болгодог улмаас өнөөдөртөө хэвийн биш хүмүүс юм уу эрүүл сэтгэлгээтэй биш хүмүүс улс төр хийж байна.
За Солонгосын хувьд ч гэсэндээ өөртөө төвтэй биш тийм дэргэдийн бүх хүний дуу хоолойг сонсдог ардчилсан нэг юм болж байж бидний хойч үе амьдрах болно. Бид тухайн улсын иргэнийхээ хувьд тухайн улсын сонгуульд өгдөг байгаа миний нэг санал үнэхээр чухал. Зөвхөн өөрийнхөө төлөө энэ амьдрал дахь зүйлсийнхаа төлөө биш, хойч үеийн бодолцож, хойч үеийнхээ төлөө сонгуул өгтөн. Энэ нийгэм одоо Солонгосын нийгэм ямар байгааг та нар мэдэж байгаа үстэй. Хичээнгүйлэн амьдардаг хүмүүс эсэргээрээ хичээнгүйлэн амьдрсныхаа үр дүнд амиа орлоход хүрч байгаа. Бидний амьдралын эргэн тойрондох энэ олон гасланд дүр зургийг та үнэхээр сүнслэг байдал дотор хараад Христийн нэрээр гэрлээ тусгадаг тийм даруй байдлын хүмүүс, үйлчлэлийн зөрсгөлтэй хүмүүс байх болтугай хэмээн өрөөж байна. Иохан 8:44 дээр Есүс хүн төрлөختөнд хандаж хэлэхдээ, фарисеучуудыг чиглэн хэлэхдээ та нарын дотроос ажилдаг тэр нэгэн болбол эцэгч нь болох диаволоо гэж хэлсэн. Миний дотроос яригч тэр Сатан нь эцэгч нэ гэсэн. Тэгвэл өөрөөрөө амьдардаг болохоор даруй байдалтай байж чадахгүй. Өөртөө төвтэй амьдарсаар байгаа учраас үйлчлэлийн зөрсгөлтэй ч амьдарч чаддаггүй. Тэгээ олон хүмүүс өөрөөрөө амьдруулагч сатаны хүлээсэн дотор өөрөө хуйлчилсан бодол санаагаар амьдарч байна гэдгээ мэдэхгүй байгаа. За хуулийн бодол санаа гэдэг нь сайн мэдээгээр амьдрахгүй байгаа явдал. Хүн өөрийнхөө бид байгаа төрөлхийн гэм нүглийн талаар юм уу, сатаны оршихын талаар мэдэхгүй бол Ром 3:9 дээр гардагчлан ийм сатаны синагог мэт болох болно. Юудэчүүдэд хэлсэн байгаа. Израиль гэдэг улсыг хар. Тэгээд энэ улсын уламжлалт чуулганы эрх мэдэлтнүүдийг хар. Тэд сатаны синагог шиг зөв цэвэр сайн мэдээг дамжуулж байгаа чуулганыг буруутгахан үздэг. Тэрхүү эрх мэдэл, тэрхүү үзэл бодлын эсрэг залбирагч нэгэн нь даруй нэгэн үйлчлэлийн нэгэн юм.
Төрөлхийн гэм нүглийг ч мэдэхгүй, сатаныг ч мэдэхгүй. Юдэчүүд, фарисеучуудыг Есүс Ром 3:9-дэр хэлэхдээ Матай 12-ын 26. Тэ сатана хөөх юм бол түүний хаанчил нь нурах болно гэсэн. Хэрв сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрв тэгмэл түүний хаанчлал хэрхэн тогтох билээ. Библиэлд Есүсийн хийсэн байгаа итгэлийн түүхүүд байна штэ. Өвчлөл 5-7 2 загасны гайхамшиг, усыг дарс болон гайхамшиг гэх тэдгээр бүх зүйлсүүдийг бид хэрэв уламжлалт юудын чуулганд очиод харах юм бол сатан хийсэн юм шиг тэмдэглэлтэн тохиолдож байдаг байгаа. Матай 12:27 хэрвээ би Белзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг бол танай хүүгүүд хинээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. Өөрийнхөө төрөлхийн гэм нүглийн талаар мэдэхгүй, сатаныг талаар мэдэхгүй, хуулийг баримтлагчид нь тийм ингээд биегээр амьдруулагч нэгэн хинбэ гэдгийг ч мэддэггүй. Миний дотроор Христос хэн надтай яриад байгааг ч мэдэхгүй. Тэгээд нэг л их зөв бүрөөгшүүдэг хүмүүсийн байдалтай. Хүмүүсийн доор чигм цагт чуулганы итгэгч нар толгоогоо гудаалгаад амьдарч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй, харамсалтай дүр зураг юм. Манай чуулганы нэг чанарын орон нутагт маш том чуулганд үйлчилж байгаад тэгээд энэ чуулган руу ирээд энэ чуулганд ирснээс хойш үнэхээр эрх чөлөөтэйгээр бурханд итгэх ямар сайхан юм бэ гэж надад хэлсэн байгаа. Хүмүүс төрөлхийн гэм нүглээ мэдэхгүй, сатаныг мэдэхгүй учраас Есүсийг сатаны хаан, Белзебулийн хаан гэж нэрлэж байгаа. 28 дугаар эшлэгийг харъя. Матай 12:28. За Есүс хэлэхдээ гэвч би Бурхны сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан тийм Бурхны хаанчлал та нарын дээр ирчгээд байна гэсэн. Эцэггүй ариун сүнсний хүчийг өмсөд Есүс Христийн нэрээр чөтгөрүүдийг хөөн зайлуулах юм бол Бурхны хаанчлал аль хэдийн та нарт ирчгээд байна. Гэм нүглийн эрх мэдэл. Гэм нүглийн эрх мэдлээс бэлд чөлөөлөгдөх боломжтой болно. Матай номын 1:21 дээр харахтун онгон мөсгийн хүүхэдтэй болж хүүтрүүлэн түүний нэрийг Есүс гэж нэрлэе гэсэн. Тэрээр аврагчаар ирнэ. Тэднийг гэм нүглээс нь аврахын тулд хүний дотор гэм нүглийн эрхнэл байгаа учраас төрөлхийн гэм нүглийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, сатаныг ойлгох боломжгүй байдалтайгаар сүнслэг нүдийг сохолдог. Тиймээс та бүхэн зөвхөн өөрөөсөө юу ч мэдэхгүй нэгнээр амьдрах нь бид тамийнхаа суурин дотор амьдарч байгаа хэрэг юм.
Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй учраас хэрэгжүүлэгч боломжгүй. Бурхны өмнө даруусаж мэдэхгүй. Хүнд яагаад үйлчлэх ёстой вэ гэдгээ ч мэдэхгүй. Матай номын 1:23 харахтун онгон мэсгийн хүүхэдтэй болж хүүтрүүлэн түүний нэрийг Иммануэль гэж нэрлэв. Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатаны үгийг ярих чинь яаж Бурхны үгийг дамжуулах вэ? Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатаны үгийг ярих чинь Бурханд үйлчлэгч боломжгүй, хэн нэгнийг хайрлагч боломжгүй. Чуулганд үйлчлэгч боломжгүй юм. За хуулийн үзэл нь сатан төрөлхийн гэм нүгэл юу вэ гэдгийг мэддэггүй. Матай 12:28, 29 дээр гарч байгаачлан хүчтэй эрийг хүлэгтэн. Гэрт чинь биеинд чинь дээрэмчин хулгайч орж ирчээд байна. Тэгээ түүний хүч чадлыг нураах боломжтой Бурхны хүү Христийг өгсөн. Гэрт чинь хулгайч орсон байна. Христийн эрх мэдлэр хөөн зайлуул, нурааж хөөн зайлуул гэдэг энэ үгийг ойлгож сонсохгүй байна. Төрөлхийн гэм нүглийг мэдэхгүй, сатаныг мэдэхгүй. Тэгээ ийм зүйлийн талаар ярих юм бол ихэд сатаны талаар ярих юм бол чөтгөрийн онол ярьлаа гэж бараг үздэг. Хүн үхээд хизээж сүнс болдоггүй. Хүн үхвэл сүнс нь хоригддог. Аян авдаг сүнж, үхэл авдаг сүнжүүд энэ дэлхий рүү ирээд чөтгөр болоод ах юм ердөө байхгүй. Чөтгөр угаасаа сатан л өөрөө чөтгөр. За сатан төрөлхийн гэм нүглийн талаар мэдэхгүй. Өөрөөсөө өөр юу ч мэдэхгүй. Матай 12:44-45-ыг харцгаая. Тэгээд тэрээр би хаанаас гарлаа тэр гэртээ эргэж очие гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрцсэн цэгцтэй болсныг тэд хардаг. Муу сүнс штэ завсрал гарвал хүний дотор орж гараад байж байдаг. Тиймээс Библи диаволыг хөө
Девал бүү зай үг гэдэг байгаа. Тэр бол даруусал үйлчлэлийн байр суурь. Өнөөдөр та бүхэн Матай номын 12-ын 32 дахь хүнбүү болгохтун хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин ариун сүнсний эсрэг хэлсэн хинч энэ ба ирэх үед эс уучлагдана. Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатааны үгийг одооноос эхлэн тэр нураахтун. Тэгээд яг аль хэдийн нурдгаар нурчихсан учраас хүчгүй сатааны үгэнд хуурдахгүй байцгаая. Надад нэг хүн Есүс бол амлагдсан Месиа Христ гэж хэлсэн чинь гайжурсгал гэж хүн хэлсэн гэсэн байгаа. Тэр сатан аль хэдийн ялагдсан. Толгойн бис гэхэгдсэн. Зөвхөн сүүлэн л хөдлөж байгаа. Сүнслэг тэмцэл хий гэж би хэлсэн. Тэгж бодоод явж байгаа хүн яаж бурханд итгэдэг хүн байх бэлээ? Есүсийг хэрэглээд амьдралаа сайжруулах хүсэж байгаа. Есүс бол Христ, бурхантай уулзах зам. Есүс бол Христ, бүх гмийг минь уучлсан. Есүс бол Христ, харанхуйн хүчийг зайлуулсан. Есүс бол Христ, хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Бурхны төгсгөлийг хараад одоодоо амьдрах юм бол бидний хувьд Ром 8:1-2-оос өөрчлөлөөгүй. Тиймээс Христ Есүсийн дотор байгаа бидэнд ямар ч ял байхгүй гэсэн. Тэг ял байхгүй. Ял байхгүй гिचгээд байхад ял байхгүй биш шүү дээ гэд хүнийг айлгадаг ийм хуулийг баримтлагчид байдаг. Тэг бидэнд Христ гэдэг бидний дотор Христ гэдэг шинэ амь орсон байгаа. Үхлээ өвчлөө ядуурлаа бурхан байхгүй мэд намайг хуурдаг байгаа сатааны хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унаад би үнэхээр дэлхийн хязгаарыг чиглэн харж дэлхийн илгээлтийг хийх чадвартай бурхны хүн гэрчлэлтэй дүүрэн Христийн хүн болох болтугай. Энэ бидний амьдралд эхлэх хэрэгтэй. Тиймээс бид Христийн доторх бүх зүйл бурхны төлөвлөгөө гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс бид хичнээн одоо ойлгомжгүй нөхцөл байдал донд байлаа гэж бодсон ч түүний доторх Бурхны төлгөөг олж харахтун тэгээ сул дараа байдлаасаа болж зовж зүтрэхгүй харин өөрийгөө амлалтын хүн болгохтун. Хэрэг та одоо ядуу бол амьд оршигч Бурхан намайг Бурхны гэрчлэгч болгохоор дууссан тул би энэхүү ядуурлын хил хязгаарыг даван туулах болно. Тэгээд одооноос 10хан жил мэрэгжлийг өөртөө бий болго. Тэгээ үнэхээр бидний ирээдүйд асар их зүйлс бий болох болно. Гэр бүл дотор чинь Mission Home илгээлтийн гэр бий болж бид хойч үедээ мөнхийн бүтээлүүдийг үлдээнэ. Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатааны үгэнд бүх хүлэгд. Есүс Марк номын 10:45 миний ирсэн зорилго нь үйлчлүүлэхийн тулд биш харин үйлчлэхийн тулд олонний төлөө өөрийн амийг золиос болгон өгөхийн тулд гэсэн байна. Бид хичнээн гიშгүүлсэн ч миний доторх Христ амьд оршин хөдөлдөг. Лук номын 10:19 тэгээ бид хилэнцэд хорхоог барьж бүхий л үстэн дайсныхаа хүчийг нураах тэр эрх мэдлийг хэрэглэх юм бол та нарт юу ч хор хүргэхгүй. Тэгээ Христийн харуул нэгэн Христийн дотор ийхүү амьдрах болно. Би өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатааны зүйлийг ил ярьдаг, махан биеийн эцгийнхээ хүслийг даган амьдардаг, тэнгэр дэлчийн дэрд өөрийгөө хувирган Есүсийг зараад 8 хийхийг оролдож байгаа бүхий л хараалын сүнснүүд Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Сүнсний бодол санааны дагууч амьдрах боломжгүй үргэлж гомдол, үргэлж сөрөг үгсийг л амнаасаа уулган унахан амьдрахад хүргэдэг бүхий л харанхуй сүнсний хүч чадал хийгээд нөлөөлөл Есүс Христийн нэрээр нуран унаад би Бурхны хүнээр, Бурханд үйлчлдэг хүнээр, итгэлээ дагдаг хүнээр амьдрах болтугай. Өөрийгөө өөрчилдөг Христийн үгийг хэрэглэх. Түүнийг залбирал гэж нэрлэдэг, түүнийг сүнслэг тэмцэл гэж нэрлэдэг. 1-р Коринт 1:18 хэлэхдээ загалмайн зам нь мөхөсдийн хувьд мунхаглал хийгээд авралыг аврагчдын хувьд Бурхны хаанчлал хийгээд хүч чадлаа гэсэн. Бурхны хүч чадлыг амсаж мэдэрсэн хүн л даруусал үйлчлэл байдаг. Коринт 1:21
Учир нь Бурхны мэрэгэн ухаан дор ертөнц мэрэгэн ухаанаараа Бурхныг таньж мэдсэнгүй. Иймд тухагшсан сайн мэдээний мухаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм гэсэн байна. Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатааны үгийг яригчид гიშгэгдэнэ. 여러분이 가진 그 그리스도는 1-р Коринт 1:24. Харин дуудагдагсад буюу Юудэ грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурхны хүч хийгээд Бурхны мэрэгэн ухаан болдог. Ялгуурлал байхгүй. 율법주의, 신비주의, 박애주의자들의 사기다. Тиймээс хүмүүст залилуулдаггүй. 하나님의 능력이 내 몸에 그리스도로 머무르는 것이고 하나님의 지혜가 그리스도로 내 몸에 여러분, 왜 사람들이 신앙생활을 잘하는데 잘하고 있는데도 불구하고 실패해서 가버렸지? Хүмүүс сэтгэлээр сайн амьдардаг хэрнээ яагаад амьдрал нь байнга алдаа дутагдaltaй байдаг вэ? 오늘 우리 예수님의 제자들에게 참된 복과 참된 의가 뭐냐? 내가 너를 대신하여 십자가에 달렸습니다. 내가 너를 섬기려 나는 겸손한 낮고 천한 종의 형체를 가졌다. 이 대신 내가 십자가를 To save you, I take the very nature of servant so that I can save you. 이게 응답입니다. This is the answer. 그러나 지금 잘 믿는 유대인 바리새인 전 세계는 지금 뭡니까? 짓밟혀 버렸어요. 교회가. Because of those people, Sadducees and Pharisees, this church is humble. 전 세계가 지금 이스라엘을 짓밟고 있어요. All the world is trying on this 율법주의가 만들어낸 것은 전쟁. because the legalism begat this word. 그래서 그의 후대들이 노예로, 포로로, 속국으로 유리 방황하게 만드는 사람들. And they make their own posterity serving as slave and captives. 율법주의자들을 통하여 나밖에 모르는 사탄의 말을 짓거리게 만들어서 хуулийн үзлээр дамжуулан өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй хүмүүс бүх дэлхийд дайныг тарьдаг. And because they're oblivious of the working religiousness in Satan, they try to trick all the people around them. 아무리 경건하고 많은 사람들도 Хүн хичнээн сүсэг бишрэлтэй олон хүнээс магтаалыг, цайшаалыг авсан ч тэгээ өөрсдийнхөө ажилчдаас манай эзэн шиг зөвхт хүн энэ дэлхийд байхгүй гэж магтуулсан ч тийм хүний ч төрөлхийн байдал нь тэр хүнч төрөлхийн гэм нүгэлтэй. Тиймээс Библиэлд гардаг 100-ийн дарга Корнел одоо олон хүнээс магтаалыг авч тэг Бурхны өмнө сүсэг бишрэлтэй амьдарсан ч Корнела чи сатааны эрх мэдлийн дор байна. Үлс 10:38. 그래서 너는 원죄와 사탄을 모르기 때문에 생명이 없다 그리스도 Төрөлхийн гэм нүгэл болон сатааны талаар мэдэхгүй учраас амь чиний дотор алга. Амь байхгүй учраас ариун сүнс дотор нь байхгүй учраас хичнээн энэ дэлхийн хуулийн дагуу зөв зүйл хийсэн байсан ч Бурхны өмнө зөвхт биш хэвээрээ юм. 성령의 능력이
Загалмай 우리에게 태어나 사망의 법에서 해방받을 수 있는 그리스도의 생명을 주기 위한 것이다. It says God anointed Jesus of Nazareth, the Holy Spirit and power Есүс Христ by the living Jesus Christ. загалмайг туулсан шалтгаан нь түүнд итгэн хүлээн авсан хүмүүст амийг хийгээд ариун сүнсийг өгөхийн тулд юм. Can have the indwelling of the Holy Spirit. 오늘 결단하세요. 내 몸에 원죄로 인하여 사탄을 몰라. Би төрөлхийн гэм нүглийн улмаас сатаныг мэдэхгүй байсан намайг уучлан өршөөж 주인으로 영접하기를 원하노니 Есүс Христийг өөрийнхөө мөнхийн эзэн хэмээн хүлээн авахыг хүсэж байгаа тул Бурхан намайг өрөвдөн өршөөж хүлээн авах болтугай. Original and saving, so that you can have God's grace come upon you and God receive God's grace. Ийм нэгэн даруй байдаг ийм нэгэн үйлчлэл Бурханд үйлчилдэг. Энэ өдөр сайн мэдээг хүлээж авсан өдөр болоосай хэмээн хүсэж байна. Иохан 1:12. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэр дэтгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгөө гэсэн байна. Өнөөдрөөс зөвхүүлүүлээд 2 дугаар Коринт 5:17 дээрхийн дагуу амьдраад үцэгтэн. Христийн дотор шинэ бүтээл. Өмнөх хүнээрээ амьдралгүй, шинэ хүнээр амьдрах тав. Бурхны хүүхэд болсон эрх мэдлийн дагуу амьдрах тав. 창세기 3장 15절 여자의 젖 메시아 그리스도를 바라보기에 명령합니다. 너희는 나를 누구라고 하느냐? Та нар намайг хэн гэж боддог вэ гэхэд эзэн бол Христ амьд оршиж Бурхны хүү гэсэн. Тэ ариун сүнсийг Бурхан Тэнгэрийн цонхыг нэм буулган өгөх болно. 왕 같은 제사장권을 선지자권을 가지고 왕권을 가지고 땅 끝까지 Хааны эрх мэдэл, тахилчийн эрх мэдэл, зүнчийн эрх мэдлийн мэдлэгээр газрын хязгаар хүртэл явах тун. Миний гэрчлэгч болох тун. Гим нүгэл болон сатааны эрх мэдлээс Бурхан биднийг аврахын тулд Христийн дотор л хэрэгжих боломжтой даруй байдал болон үйлчлэлийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд Есүс Христийг хүлээн авсан өдөр байх болтугай. Сайн мэдэн дотор хариултыг мэдэх юм бол хүн ямар нөхцөл байдал дотор байсан ч ялдаг. Амьд оршигч Бурхан та бүхэнтэй хамт байна. Еврей 3:8. Есүс Христ өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэвээрээ. 13:8. Еврей 9:27 дээр хэлэхдээ нэг удаа өгөх нь хүмүүс тогтоогдсон. Түүний дараа шитгэл байв бий. Тиймээс энэхүү үхлээс биднийг чөлөөлөх нэр Есүс Христээс өөр үгүй. Understand this verse, then you're under the control of Satan. You only might be. 그리스도를 알아들으면 자유하시고 Христийг мэдгчид хандан Бариана Симона чи өрөөлтэйё. Үнийг Тэнгэр дэх миний эцэг чамд мэдүүлсэн учраас чи одооноос хатан суурь. You know the meaning of Jesus Christ. Make this full proclamation that Jesus is Christ and you go by Jesus Christ. Blessed are you, Simon. This revealed to you. Тэрхүү хатан суудан дээр Христийн чуулганыг байгуулах тул үхсдийн хаалга чамайг дэглэхгүй. Христ гэдэг Тэнгэрийн хаанчдын дэлхүүрийг би тамд үгүй.
이것을 하나님께서 알게 하시려고 팔복을 주셨잖아. Бурхан бидэнд уулан дээрх 8 эрүүлийн сургаалыг өгсөн. 하시려고 그리스도의 이름으로 기도하는 사람은 바로 하늘에 계신 하나님이 땅에서 이룬 것처럼 Тэнгэрт мөн эцний заасан залбирал дээр тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусагдаг тэнгэр дэх хүсэл чинь газар дээр бэлэгдэх болтугай гэдэг. 예배를 통하여 너는 화목한 노래가 되면 네 속에 있는 들보를 뽑아버려라. Мөрөглөөр дамжуулан бурхантай эвлэрхийг хүсэж байгаа бол өөрийнхөө нүдэн дэх дүнзийг гарган хаягтун. Тэгээд өглөө өдөр орой хайн эрж хайн тогших юм бол амьд оршигч бурхан үргэлж чамтай хамт байгаа гэдгийг мэдэх болно. Эхлэл 3 дугаар бүлэг дэх энэхүү төрөлхийн гэм нүглийн улмаас сүнслэг асуудлаа ямар нэгэн нууцлаг ёр бусын үзэл болон хуулийн үзлийн дагуу шийдвэрлэх гэж оролдвол Бурхныг таньж мэдхээ болоод эцсийн шитгэлд зогсох өдөр ирэх магадлалтай. Даруй байдлын үндэс суурь нь Есүс Христээс л эхэлдэг. Даруй байдлын суурь нэгэн бол Бурхан өөрөө. Филиппо номын 2:6-аас хойш харах юм бол Бурхан байсан хэрнээ Бурхантай адил байх зүйлийг өөртөө хадгалах зүйл гэж бодсонгүй гэж гардаг. Өөрийгөө өөрчилж байж даруй байдал ирдэг. Өөрийнхөө дотор Бурханы мөн чанар болох Христийг өрн оруулах. Бурхан өөрөө Бурханы хүү байсан хэрнээ өөрийгөө хоослон боолын дүртэй болсон гэж өөрийгөө даруусгаад зогсохгүй үхэх хүртлээр дуулууртай байваа гэж. Тэг дарууслыг мэддэг Есүс Христийг мэддэг нэгэн л дарууслыг хэрэгжүүлэх боломжтой. Тэг Бурхан бидний төлөө өөрийнхөө амийг зөвшөөрсөн. 누구든지 천체가 되고자 하는 무사람을 섬기는 나를 바꾸면 사탄의 말을 하지 않겠다고 나를 바꾸면 Сатаны үгийг цаашаа ярихгүй гэж өөрийгөө өөрчлөх юм бол ийхүү үйлчлэх боломжтой. Марк 9:36 37-ыг харцгаая. Хэсэгдээрээс харах юм бол хамгийн бага балчаар нэгэнд үйлчлэх нь жинхэнэ үйлчлэл даруусал гэж байгаа. 9:37 харвал хэн миний нэрээр ийм хүүхдүүдийг хүлээн авна, тэр намайг хүлээн авна. Хэн намайг хүлээн авна, тэр намайг бус харин намайг илгээгчийг хүлээн авч байгаа гэсэн. Өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй нэгний амьдралд сайн мэдээний үт хаалга нэгддэггүй. Өөрөөсөө өөр зүйлийг мэдэхгүйд хүргэдэг сатаны ажлыг Христийн нэрээр нураацгаая.
십자가의 사건, 죽은 자 가운데서 부활하신 부활의 사건, 그 돌무덤을 밀어내고 걸어 나오시는 그 지금 여러분 몸에 함께하기를 원하십니다. And Jesus Christ came Тэг үхлээс амьлаад үхлийн булшийг нээж гарч ирсэн тэр бурхан өнөөдөр та бүхэндээ хамт байна. 마귀의 일을 멸하는 그리스도, Сатаны ажлыг нураадаг Христтэй. 하나님 만나는 그리스도로 되셨습니다. Бурхантай уулзах зам болсон Христ. Гэтэ бид хамт байж бид үхлийн шийтгэлээс мултарч чадна. the way to meet God. You can have Jesus Christ, but you can stay from judgment in His resurrection. 하나님 나라가 보이는 큰 영적인 문이 열리시기를 주 예수 그리스도의 이름으로 축복합니다. Бурхны хаанчлал харагдах сүнслэг нүд тань томор нэгдэх болтугай гэж Есүс Христийн нэрээр юрэж байна. Хамт залбирцгаая. Амьд оршигч бурхан минь Христийн доторл хэрэгжих боломжтой даруй байдал болон үйлчлэлийн дүр төрхийг бидэнд зөвшөөрсөн бурхан тань баярлалаа. Бурхны хүү Есүс Христ бидний төлөө загалмай дээр өөрийнхөө амийг өгөөд бид Христийн хүч чадлыг хүлээн авсан тул хүлээн авч шинэ амиар амьдрах боломжийг өгсөн тул Христийн дотор шинэ хүнээр амьдрах хойцоор ариун шид дүргэлтээ өгөх болтугай. Grace, that we can work as a witness of your life before people. 끊임없이 창세기 3장 과거의 재앙으로 Бид өнгөрсөн дэх гэм нүглийн үр дагавраас болоод өөрөөсөө өөр зүйл мэдэхгүй сатаны зүйлсийг л ярихад хүргэдэг бүхий л харахын хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унж талархал хийгээд даруй байдал хийгээд үйлчлэлийн дүр төрхийг You can have this assurance, олж харсан тийм өдөр байлгаж өгөөч. have this humility and service ingrained in our body through the name of Jesus Christ by discarding all these words of Satan and self-centered my attitude. 하나님의 역사를 알고 Бурхны түүхийг мэдэж Христийн нэрээр сатаны ажлыг нураан өнөөдөртөө бэлтэж байгаа Бурхны хүмүүсийн цугласан тул 주의 백성들에게 부어주사 땅 끝까지 이르러 겸손과 섬김 Бурхан таны амлсан ариун сүнс тэдний дээр дөргөн өгдөж газрын хязгаар хүртэл даруусал хийгээд үйлчлэлийг дамжуулах хуцаар тэдний сүнс баярлан мүжиглэх болтугай. Have this great humility and service that we can serve as witness to the ends of this age. Үргэлжид загалмайн ажлыг сананд дурсаж бүгд дууссан гүйцэлцэн гэсэн Бурхны хайр бидний сүнсэн дотор суйрлагдагдаж амьд оршигч Бурханд итгэдэг Бурхны хүмүүс байлгах болтугай. Having the spirit of Jesus Christ in us, we can remember always the message of cross. 살아계신 하나님을 믿는 하나님의 자녀들에게는 예수가 그리스도라는 그 이름을 떠나게 해주시옵소서. Амьд оршигч Бурхны хүүхэд байх эрхийг бидэнд өгсөн учраас бид тэр хүүхдийн хайрх мэдлийн дотор амьдлалтын эзэн болох Христтэй Имануэлээр хамт оршиж дахин ирэх эзнийг өгтөж авах хэмжээний бүрэн хангалттай эрүүлэр дүргэх болтугай. Come with this power of Jesus Christ by enjoying the true status and living as a child of God. 한 주간 그리스도 안에서 참된 Ирэх өдрүүдийн туршид Христийн дотор жинхэнэ Бурхны дагалдагчаар амьдрах болно гэж амьдрахаар итгэл дотор үйлчилж байгаа Бурхны хүмүүстэй таны нэгүсэл хамт байх болтугай. Upon those who make these whole congregations, they serve as God's disciples according to your covenant. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.